2020 оны хувьд аймгийн засаг даргын 03 тот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд энэ жил 61,000 тонн хадлан, 4,000 тонн тижэл, 7,000 тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс малчтын төвшөнд бол 33,3 мянган тонн хадлан бэлтгээд байна. Энэ нь болохоор 54% явж байгаа. Тийм. Аймгийн аюулгүй нөөцөд бол засгийн газрын 2020 оны 19 дугаар тогтоолоор нэг сум 100 тонн хадлан 30 тонн тижэл бэлтгэх төлөвлөгөөтэй. Аймгийн аюулгүй нөөцөд бол 500 тонн хадлан 100 тонн тижэл бэлтгэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэний хүрээнд сумын аюулгүй нөөцөд бол одоогийн байдлаар 71 тонн хадлан бэлтгэсэн. Аймгийн аюулгүй нөөцөд бол 150 тонн хадлан өмнөх оных үлдэгдэл байгаа гэсэн тийм мэдээтэй байна. Яг энэ хадлан тижэл бэлтгэх ажил одоо яг эд өрнөж байгаа энэ үед ер нь хүндрэлтэй асуудал ер нь юу байна вэ? Удаашралтай байгаа асуудал нь юунаас шалтгаалж байгаа вэ? Энэ жил бороо хур оройтож нилийн манай аймагт нилийн их бороо хур орсон. Энэ нь болохоор нөгөө манай хадлангийн гол бүс нутаг болох Мянгад буянтын нутгаар ус ихтэй байгаагаас хадланд оройтож орж байгаа. Энэ байдал нь хадлангийн явцыг удаашруулж байна.